34-р анги. Бүгдийг цочроосн нь. Ингэж нэг боломж ирдгий байжээ. Чүфэний өрсөлдөгч Чүүшүүн байхыг харсан Чүү овгийн залуугийн гутрал тэр даруйда арилж баяр баяслаар дүүрлээ. Тэр Чүүшүүний хүчийг спиритийн 5 дугаар төвшин ба Чүү овгийн залуу үеийн шилдэг 5-д ордог гэдгийг мэдэж байсан болохоор шүү дээ. Чүүшүүн Чүүфэн хоёрын харьцааг таагүйг харсан тэр Чүүшүүнийг бууж өгөхгүй болохоор Чүүфэнийг ялагдана гэдэгт бүрэн итгэлтэй байв. Та нарт надтай ахад мөрөцөх сачи байна уу? Гэж нөгөө Чүү овгийн залуу хашгирлаа. Мэдээж, гэхдээ чамд ахад мөнгө байгаа мó? Түүнээс бүх мөнгийг хоцсон хүмүүс инээцгээлээ. Намайг басаад байна уу? Залуу хүүтнэр хэлснийхэн дараа халааснасаа 2 ширхэг гэгэн сүнсний өвс гаргаж ирээд та нарт сачи байвал эцсээ хүртэл мөр эзэлдөө. Түүний гарт байх гэгэн сүнсний өвснүүдийг харсан эргэн тойрны хүмүүс ч хэлэх үггүй боллоо. Гэгэн сүнсний өвс бол дээд зэрэглэлийн сүнслэг ургамал. Нэг ширхгийг л нэг уут алтан зоосоор сольж болно. Тэр нь 100 уут мөнгөн зоостой дүүцнэ. Чүү овгийн залуу 2 ширхэг нэг дор гаргаж ирснийг харсан хүмүүс түүнтэй мөр эзэх эд зүйлгүй гэдгээ ухаарав. Гэхдээ түүний энэ мөрийг нь л харахад өөртөө ямар итгэлтэй байгаа нь тод харагдана. Тиймээс ч олон хүмүүс түүн рүү тархсан харцаар харж мөр эцэж зүрхэлсэнгүй. Учир нь тэд ийм их хэмжээний хөрөнгийг нэг мөрийн дээр алдах чадалгүй байсан юм. Шээж ширүүн юм аа. Би чамтай ахаад нэг мөр эзэлдөө. Гэхдээ нөгөө том биетэй залуу 2 ширхэг гэгэн сүнсний өвс гаргаж ирлээ. Болж байна. Энийг харсан Чүү овгийн залуу баярлсандаа байж ядаж байлаа. Том залуугийн алдах зүйл баггүй байсан ба өшөө авах боломж нүднийх нь урд байв. Хурдан хардаа, тулаан эхлэх гэж байна. Яг энэ үед нэг хүн хашгирлаа. Тавцан руу харвал Чүүшүүн Чүүфэн рүү ширүүн дайрснаар тулаан эхэллээ. Тэр Чүүфэний урд ирээд хөлөө ашиглалгүй 2 гараараа дайрлаа. Түүний дайралт бүр өмнөхөөсөө хурдан ба цохилтууд араасаа зогсолтгүй ирнэ. Түүний цохилт бүрээс салхи босох нь энгийн дайралт биш гэдгийг харуулнаа. Энэ бол 2 дугаар зэрэглэлийн ширүүн бокс гэх тулааны техник байсан юм. Чүүфэн баруун зүүн тийш болон эсгэрэг салхи шуурга мэт цохилтуудаас болдно. Чүүшүүнийг 2 дугаар зэрэглэлийн тулааны техникийг бүрэн эзэмшсэн нь түүнийг гайхшруулсан юм. Чүү юэ ялагдсанд гайхах юм байхгүй байв. Харамсалтай нь иймэрхүү техникүүд Чүүфэний хувьд 100 сул талтай ганц дайралтж хааж чадахгүй мэт харагдана. Гэнэт Чүүфэн хойш угархаа болон ахиж болтсонгүй. Тэр Чүүшүүний дайралтыг эрхийг чимээгүйхэн хүлээж байв. Одоо Чүүфэнийг алдаа гаргачихж гэж бодсон Чүүшүүн нударга зангидан угсхийн дайрч Чүүфэний нүүр лүү аниллаа. Энэ мөчөд хүмүүс Чүүфэнийг тэр цохилтыг дийлэлгүй өгчих байх гэж айж байв. Чүүшүүний дайралт басах хэд биш гэдгийг тэд мэдэж байсан юм. Харин Чүүфэнийг үзэн яддаг хүмүүс баясаж байлаа. Тэд Чүүшүүн Чүүфэнийг алах энэ мөчийг дэндүү удаан хүлээсэн байв. Гэхдээ Чүүфэн эдгээр хүмүүсийн урмыг хуглах нь тодорхой. Гэнэт Чүүфэн чангаар орилтол түүний биеэс асар их энерги дэлбэрэн гарлаа. Түүний цохилт Чүүшүүний цохилтын өдөөс нүүр тулахаар аянга цахилгаан мэт явлаа. 2 нудраг тулах үед яс хугарах чимээ цуурайдлаа. Энэ үед Чүүшүүн чангаар орилон баруун гараа ингэртэй тэврээд тавцан дээрээс унаад өвчнөө тэсэлгүй орилон газар өнхөрч эхэллээ. Спиритийн 6 дугаар төвшин. Энэ мөчөд тулааны талбар доторч вэ, гаданч вэ, нүдтэй хөмбөрл цочролд орон мэлэрнэ. Чүү Йомбагийн нүүр хүртэл цочрлоос зугатааж чадсангүй. Түүний нүдэнд бүлтийн гайхширн ширтэн. Чүүфэний аав Чүү Юан суудлаасаа угсхийн босож зогсоод сэтгэл хөдлөлтөө автан биен чэчрэнэ. Чүүфэнийг дайрах тэрхэн агшинд хүн бүрл түүний спиритийн 6 дугаар төвшний хүчийг мэдэрсэн юм. Байж боломгүй юм. Чүүфэн чинь Чүү овгийн хог шар биздэ. Тэр яаж спиритийн 6 дугаар төвшин байдгийм? Тэгэхээр тэр Чүүгүй юу Чүү Хонфэтэй нэг төвшөнд байгаа гэсэн үг үү?
Чүү овгийн дунд цочирдсан хүмүүсийн яриа зогсохгүй байв. Тэд энийг хүлээн зөвшөөрч чадахгүй байлаа. Чүүфэн тэр үнэн дээр Чүү Юэ, Чүү Вэй, Чүү Чэн, Чүү Зэн, Чүү Гао тэр хэд хүртэл Азуре Драгон сургуулийн хэд хүртэл цочролд орсон юм. Тэд Чүүфэнийг дотоод танхимын шалгалтанд төрүүлж 40 ширхэг догшин араатныг ганцаараа алсан гэдгийг мэдсэн ч түүнийг спиритийн 5 дугаар төвшөнд байгаа байх гэж бодож байсан. Тэд түүнийг 6 дугаар төвшөнд орчихсон байна гэж зүүдэлж байсангүй. Спиритийн 6 дугаар төвшин өөрийн үеийнхэн дундаа гоц сууд гэж л тооцогдно. Чүүфэн ердөө л 15 настай. 15 насн дээрээ спиритийн 6 дугаар төвшөнд орно гэдэг бол түүний ирээдүй хязгааргүй олон боломжоор дүүрэн гэсэн үг. Чүү овгийнхан ч биш, тулааны талбарт байсан үзэгчид бүгд л Чүүфэний хүчийг хараад уулга алдацгаав. Чүү овогт 15 настай спиритийн 6 дугаар төвшний хүүхэд гарч ирлээ. Энэ бол тесрэлтэд мэдээ байсан юм. Чүүфэний хүч Чүү Гуйу болон Чүү Хонфэйгээс ч илүү тесрэлт хийлээ. Учир нь Чүүфэн тэднээс 2 насаар дүү. 2 жилийн дараа Чүүфэний хүч спиритийн 7 дугаар төвшөнд орох үгийг хинч үгүйсгэхгүй. Шинхэн суут Чүү овог ийм гоц суут хүүхдээ нууж байжээ. Итгэхэд үнэхээр бэрх юм. Чүү овог таарсан өв залгамжлагчаа олжээ. Авьяаслаг хүмүүсээс авьяаслаг хүүхдүүд л төрнө. Тэдний ирээдүй ганц энэ уул наалсан хотод хязгаарлагдахгүй. Өөр овгуудын хүмүүс ч түүнийг зогсолтгүй магтаж байв. Чүүфэн болон бусд нь Чүү овгийн ирээдүйг маш тод харуулсан юм. Тэдний өөрсдийн овгуудад ийм гоц хүүхэд нэгч байхгүй. Тэр ийм хүчтэй байжээ. Тулааны тавцан дээр байсан Чүү Гуйу хүртэл гайхширан аз жаргалаар бялхаж байв. Байж боломгүй юм. Яаж ийм зүйл энэ байж боломгүй. Хүмүүсийн гайхширал цочрлоос илүү Чүү овгийн нөгөө залуу хэлэгч үггүй газар суун. Энэ үед л тэр яагаад Чүү Швэ, Чүү Гао, Чүү Чэн, Чүү Зэн нар бууж өгснийг ойлгосон юм. Тэд ямар нэг зүйл авилгалд авсан даа биш. Харин Чүүфэнийг ийм хүчтэйг мэдэж байсан болохоор бууж өгсөн байсан юм. Маш их баярлалаа. Гэд том биетэй залуу 2 ширхэг гэгэн сүнсний өвсийг шүүрэн авлаа. Гэгэн сүнсний өвсүүдээ алдхаа харсан Чүү овгийн залуу амьгүй болсон мэт суун. Гэнэт тэр 2 гараа хөдөлгөн өөрийнхөө нүрийг 2 удаа алгадаад "Муу тэнэг" гэлээ. Эргэн тойрны хүмүүс нь түүний байдлыг ойлгож байсан ч огтхон ч өрөвдөөгүй юм. Чүү овгийн ахмадын хувьд тэр овгийнхоо залуу үеэ доромжилсан. Бусдын нүдэнд бол өөдөө хайсан чулуу өөрийн толгой дээр гэж л харагдана. Тулааны талбарын гадна байсан хүмүүс Чүүфэний хүчийг хараад хашгирцгаана. Энэ үед тэр аль хэдийн өөр нэг тавцан дээр гарлаа. Гэвч тавцан дээр гарах мөчөд Чүүфэний царай ярвайлаа. Учир нь түүний өрсөлдөгч нь түүний ах Чүү Гуйу байсан юм. 35 дугаар анги Шүү Тяны. Тулааны тавцан дээр ах トゥ хоёр өөдөөдөөсөө ширтэн. Чүүфэний царай их ярвайж харин Чүү Гуйу инээмсэглэлээр дүүрэн байв. Тэд нэг ч үг хэлээгүйч тэдний харц бүхий л сэтгэл хөдлөлийн илэрхийлж байлаа. Чүү Гуйу Чүүфэний өмнөөс баярлаж байсан юм. Тэр 15 насн дээр спиритийн 6 дугаар төвшөнд орсон гэхээр түүний авьяас өөрийнхөөс нь хавь илүүгийн нотолгоо. Гэнэт Чүү Гуйу Чүү овгийн ахмадууд руу харан амаанэн үг хэлэх гэтэл Чүүфэн гэнэт "Би бууж өглөө" гэлээ. Үүнийг сонссон Чүү Гуйугийн инээмсэглэл хөшлөө. Түүний хэлхийг хүссэн зүйл түүний амнаас биш, харин өөр хүний амнаас гарсан юм. "Дүү минь чи..." Чүү Гуйу Чүүфэн рүү ууртаа гихчин ширтлээ. Тэр Чүүфэнд илүү хурдан дээшлэх боломж өгөх гэж байсан юм. Чүүфэний царай өмнөхөөсөө илүү тайвшран Чүү Гуйугийн хажууд ирээд инээмсэглэн "Битгий санаа зовдоо. Та хоёр хоёулаа 1-р зэрэглэлийн сургуулийнх болохоор та түүнтэй тулалдвал илүү зохих байх гэж бодсон юм. Түүнийг ялаад тэр жилийн ичгүүртэй явдлыг арчиж хай. Түүнийг ялж Чүү овгийн хамгийн шилдэг нь хэн гэдгийг харуул."
Яриагаа дуусгаад Чүфэн сүр жавхлантайгаар тавцангаас буулаа. Гэвч түүний энэ үйлдэл ахин шуугаан тарьсан юм. Зарим нь түүнийг ахтайгаа их дотно болохоор ахтай боломж өгч байна гэж бодно. Зарим нь түүнийг Чү Гуйу Чү Хонфэй хоёрыг дийлэхгүй өөрийнхөө хэм хэмжээгээ мэддэг болохоор бууж өгсөн гэж бодно. Хүмүүс юу ч гэж бодсон бай. Чү Гуйугийн сэтгэлд түүний дүүгийнх нь цаад санаа тодорхой байсан юм. Тэмцээн ч эцсийн үедээ орлоо. Чү Гуйу Чү Хонфэй хоёр хоёулаа спиритийн 6 дугаар төвшин бас хоёулаа 1-р зэрэглэлийн сургуульд орцгоосон. Ямар ч асуудалгүй энэ хоёр эцсийн оролцогчд болсон юм. Тэмцээн хамгийн оргил үе дээрээ ирлээ. Хүн бүрэл тавцан дээр зогсох Чү овгийн хамгийн хүчрхэг хоёр хүү рүү ширтэн. Тэр хоёрын тулаан эхэлж төрөл бүрийн тулааны техникүүдийг хүчээ барилгүй хэрэглэнэ. Аргагүй л 1-р зэрэглэлийн сургуулийн сурагчид байсан юм. Тэдний техникүүд хүчтэйгээс гадна дээд түвшнийх байсан юм. Тулааны тавцан дээр хийх гайхалтай техникүүд болон босон шуурх салхинууд үзэгчдийн нүдийг хожирлож байв. Аха, та заавал ялах ёстой шүү. Хүмүүс тулаанд сэтгэл ханаж байхад ганц Чүфэн л Чү Гуйуг ялаасаа гэж хүсэж байв. Энэ тулаан ганц авраг нэрний төлөө биш, бас Чүфэн Чү Гуйу хоёрын амссан доромжллын хариу болох юм. Гэвч Чү Хонфэгийн хүчтэй цохилтоос болж Чү Гуйу тавцангаас амнаасаа цус асгаруулan унах үед Чүфэний найдвар замхарсан юм. Аха! Чүфэн ахыгаа хүнд гэмтсэн байж магадгүй гэж айсантаа галзуу имшгэл Чү Гуйуг чиглэн гуйлээ. Чү Гуйугийн урд ирэх үед Чү Гуйу түн рүү чимээгүйхэн ширтэнгээ нүднээс нь нулимс урсхийг харлаа. Тэр өөрөөсөө үнэхээр ичсэн өнгөөр ингэж хэллээ. Ах нь дүүгийнхээ урмыг хугаллаа. Өөрөөсөө ичиж байна. Үгээ хэлж дуусаад Чү Гуйу нүдэ анин ухаан алдав. Ахийнх нь гэмтэл их хүнд байхыг харсан Чүфэн маш их сандарлаа. Хэлсэн байхаа. Тэмцээн дээр надтай таарах юм бол босож чадахгүй болтол чин зодно гэж. Хэлсэндээ хүрч байгаа биз? Гэд Чү Хонфэй хүүтнэр инээгээд Чүфэн рүү ширтлээ. Түүний ярианы өнгнөөс басамжлал, доромжлол мэдрэгдэнэ. Мөн навш, би чамайг болгоод өгье л дөө. Үүнийг харсан Чүфэн хэлгэнсэн бар мэтэл байв. Тэр тавцан руу харин гарч нёгийгээ үзхийг хүслээ. Фэнгэр, бол! Чүфэнийг харихаас өмнө хүчтэй гар Чүфэний мөрөн дээрээс барин авлаа. Эргээд хартал түүний аав Чү Юан байв. Тэмцээн дууссан. Битгий бусдын доог тохуу бол. Чү Юан тайвнаар хэлсэн ч харцнаас нь ямар их ууртай байгаа нь тод харагдана. Ямар аав хүүхдээ ингэж зодуулахыг хараад уурлахгүй байх вдэ. Гэхдээ байдал нэгэн тийм болсноос хойш тэр сэтгэл хөдлөлөө хянахаас өөр аргагүй байв. Тийм шүү. Томото жаал болоод аавынхаа үгэнд ор. Үгүй бол аав чинь ахлах болох боломжоо алдна шүү. Чү Хонфэй үргэлжлүүлэн доромжллоо. Хонфэй, наад амаа мэдэрэ. Онгороо Чү Хонфэйг харсан Чү Юаны царай өөрийн эрэхгүй хөөтрлээ. 5 дугаар авга аха. Би буруу яриа юу? Ялагч нь хаан, ялагдсан нь хулгайч байдаг байхаа. Ялагчийн хувьд би ялагдсан хүнийг доромжилж болно. Энэ чинь миний эрх. Чү Хонфэй санаа үл нийлэн хэллээ. Нэрэ 5 дугаар авга аха. Та аль хэдийн овгийн ахлах болох боломжоо алдчихсан байх өө. Уурлах хэрэггүй дээ. Хүн буруутахмаар байвал 2 хүүгээ л буруутах. Хэрвээ тэд намайг ялсан бол та овгийн ахлах болох байсан юм. Даанч ялсан хүн нь Чү Хонфэй би шүү дээ. Чү Хонфэй галзуу мэт инээгээд яваад өглөө. Энэ үед Чүфэн уурандаа дэлбэрэх гэж байсан ч төвчхээс өөр аргагүй байв. Чү Хонфэгийн хариуг эрт өрөө хизээ нэгэн өдөр тэр заавал хүүтэй хамт төлөх болно. Гэхдээ одоо бол овгийн цуглааны дүрмийг зөрчиж болохгүй учраас яаж чадахгүй байв. Ялангуяа одоо. Түүний аавынх нь овгийн ахлах болох үгүй шийдэгдэх үед тэр асуудал тарьж болохгүй. Ингээд тэмцээн өндөрлөж Чү Хонфэй ялагч болон Чү овгийн залуу үеийн хамгийн шилдэг цол авсан юм. Мэдээж энэ цуглааны хамгийн том ялагчаар Чү Хонфэй болон түүний аав Чү Наншан болцгоос юм.
Бүгд л Чүү Хонфэй ялагч болсон болохоор Чүү Наншаныг дараагийн овгийн ахлах болох магадлал нь хамаагүй илүү гэж бодож байв. Тэгжиж таарсан юм. Чүү Юанба өөрийн биеэр тэмцээний эхний байранд орсон Чүү Хонфэйд шагналыг гардуулад цуглааны үлдсэн арга хэмжээг Чүү Хонфэйг хажуудаа суулган үзсэн юм. Түүний харц хайраар дүүрэн байв. Чүү овгийн залуу үе овоо чадвартай л юм. Харамсалтай нь Чүү овог дундаал юм да. Гэвч Чүү овог тэмцээн өндөрлснийг зарлуугүй юу бассан хоолой цуурайдлаа. Хоолой гарсан зүг рүү харсныхаа дараа тэнд байсан хүмүүс мэлрэн зогслоо. Цугласан олны дунд нэгэн залуухан хүү болсон зогсов. Тэр хүү ердөөл 17 юм уу 18 настай харагдагч түүний харц нь маш нухацтай байв. Тэр Чүү Юанбагийн хажууд суух Чүү Хонфэй рүү ширтэж байсан юм. Ши хингэж вэ? Манай Чүү овогт ингэж аашилж зөрглөн гинэ? Нэг хүн чангаар асуулаа. Би бол 100 хувирал сургуулийн дотоод танхимын сурагч Лири мод хотын Шүү овгийн Шүү Цяны хүү Шүү Тяны. Бас би энд дураараа ажиллах гэж ирээгүй. Би зүгээр л Чүү овгийн залуу үеийнхэнтэй туршлага солилцох гэсэн юм. Гэд Шүү Тяны Чүү овгийн залуу үеийг нээлттэй тулаанд дуудлаа. Энэ нь Чүү овгийн настангуудыг хөмсгөө зангидахад хүргэв. Араараасаа тэд Шүү Цянг шөөмжилж эхэллээ. Ягаад бүгдээрээ сандарч хав? Миний хүү тодорхой хэллээ шүү дээ. Зүгээр л туршлага солилцъя гэж байна. Ямар үхлийн тулаан гэсэн биш. Гэхдээ танай Чүү овгийн залуу үеийнхэн миний хүү Шүү Тяныг ялах этгэлгүй байвал бид эндээс одоо шууд явсан ч болно. Гэж хэлээд Шүү Цян инээмсэглэлээ. Энэ үг нь Чүү овгийг орхинд оруулсан юм. Хэрвээ тэд зөвшөөрөхгүй бол ирээдүйд бусдын доог тохуу болох болохоор тэдэнд ганцхан л сонголт байв.